Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бүхийн тэмцээн Норвегийн нийслэл Осло хотод 2021 оны 10 сарын 1-ээс 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Can you take us through how important this is to you? За энэ удаагийн медаль ямар чухал байсан бэ? Энэ тэнцэн медаль бол чухал. Би одоо 5-6 жилдээ хяард оролцож байна. 4 би олцсон. Энэ миний 3 дахь хөл медаль. За Монголын хүчрхэг тамирчин өвөрт хүрэл медаль орлоо. 10-0-оор ялна гэдэг баргийн тамирчны хийдэг ажил биш ээ. Энэ бол үнэхээр хүчтэй, мундаг тамирчин байна. За баярлаж байгаа тасгалжуулагчид болон тамирчдыг харах үнэхээр сайхан байна. Тэд нэр үнэхээр авьяа байгуулж чадлаа гэж байна. Nesten i hele dag. Det har vært en veldig spennende dag, men jeg tror Mongolia i dag har vunnet 2 bronsemedaljer, som har vært veldig bra til nå da. Så vi bare gleder oss til å se, men kjenner, altså jeg kan bare spørre, kjenner dere bryterne som ute på natta her? Ja, vi kjente, veldig kjente bryterne kommer fra Mongolia, så vi fikk 6 bronsemedaljer. Vi meget fornøyd med dette. Men hvorfor? Fornøyd. Veldig fornøyd. Vi har vunnet 6 bronsemedaljer. Det er stolt av Mongolia. Mongolske brytere. Vi var flinke. Vi kjempeflinke. Jeg er veldig glad for det. Tusen takk. Tusen takk for Norge også. Ja. Og dere har til og med fått de norske bak dere til å heie, ikke sant? Heia Mongolia! Монголчуудын өмнөөс баяр хүргье. Та нарыгаа баярлах тоолны судал дээр үнэлсэн сэтгэл зүрхэндээ унаж босч үргэлж хамт байсан Норвегийн монголчуудын цөөхөн хэсэг нь ингээд энд байна. Цөөхөн хэсэг нь бас хамт хамтдаа явнаа.
Та нарын минь хүч харишгүй байж монголчууд биднийг өргөлж баярлуулж байхыг хүсэн өрөөё. Коронавирус хамгаалсан суугаа 32 монгол хүн тэдний гэр бүлийн биднийг хүлээн авна уу? Сарын хугацаанд монгол тамирчдаа дэмжиж Норвегийн монголчууд их оронтойгоо хамт өрөөтэй хандивын аян эхлүүлсэн. Нийт 42,150 крон буюу 4,215 евроод цуглуулсан. Монгол мөнгөөр энд 14 орчим сая төгрөг болсон байгаа. Тэгээ 28 тамирчдаа 28,800 евро буюу хөнгөрт 100 евро ингээд бэлгэлсэн. Ингээд одоо өгнө. Сар байрны усан хүчний 3 өдөр 2 шөнийн аялын тэдэдэг 40 евроор захиалсан байгаа. Тэгэхээр бусад одоо үлдсэн бөмбөгийг нэг өдөр та бүхэн зарцуулах болно. Тэгээд бид бүгдээрээ Норвеги улсад ажил амьдарч байгаа энэ сайн үс бүтээл Норвеги улсыг ер нь байгалийн баялагийг ард түмэнд эргэтэй хувааж өгдөг гэдгийг бид нар бас та нартаа энэ улсын өмнөөс бас баярлаж энд байгаа ажил амьдарч байгаа монголчуудыг та нарын төлөө Хийх дасгалжуулагч багш нар та нартай чин сэтгэлийн өндөр их амжилт хүсье өрөөж нийт Норвегийн монголчуудын өмнөөс гарын бэлэг гардуулъя. Дойторч 사요, 사과 알려드려요. 우예, 이게 와인자오, 마스터리. Зоя. Бүгд Монголын ламд сонгаайд гай мөчөд байна. Хүмүүс бид төвшин бодог. Оргошоо тамирч. Иснөө сайвж ирснөө, гоё иснөө. Гоё иснөө. Сайгаа иснөө. Хайрда. За. Бүгдээрээ гараад ирснөө. За бид хоёр бэлжээвэр 35 хүний хоол аваад хоол мөнгө руу явж байна. Тамирчидтай хоол хүргэж өгөх гээд ажилласаа жилээ авсан. Бид нар цөмөр ажилласан. Ундаа уус 35-ны хоол тэгээд энэ хоол ундыг хийж зохицуулсан цаагийн баярлалаа. Тэгээд ер нь бол энэ Норвегид амьдарч байгаа бүх монголчуудын өмнөөс яалтч хол амьдардаг болохоор бас ажил амьдрах нь болохгүй байна. Бид яг Ослодо байгаа юм чинь тэгээд та хэдийгээр өмнөөс энэ парк үзүүлэн дараа нь хаванкаараа торт завчлан тэгээд гоё торт хийсэн байсаадаа бас баярлалаа. Ягаад та нарт би зориулсан энэ манай энэ захиасан нар багс гэдэг хүн гэдэг газар энэ дэлхийн олимпийн ийм тортыг дэлхийн аврагын тортыг бид анх удаа хийлээ. Ямар гоё юм бэ? Танай багийн баяр хүрье гэж дамжуулсан байна. Тэгээ энэ бидний ганц миний биш те. Энэ Норвегтойгоо Ослогийн монголчуудын сэтгэл юм шүү. За баярлалаа танайдаа. 24 оны олимпиад сайн байна уу? За би эмэгтэй шилүүлэхийн асууж байгаа байна. За та бүхэндээ юуны өмнө баярлалаа сан талархснаа хэлье. За юу та бүхний хичээл зүтгэл сэтгэлийн үр шимээр бид нар Норвегийн Осло хотод болж байгаа энэ дэлхийн аврал шалралт тэмцээнд амжилттай сайхан оролцлоо. Тэр юу гэхээр энэ амжилт бол одоо монголчууд
бидний одоо сэлбэцэн тэгээд нөрөг сурж байгаа монголчуудтай аз жаргал сайн сайхныг хүсье. Ирүүдээ олнослоор баярлалаа. Тэхээ аврагын 3 хурд медаль. За. Шаасар цаноо лайв хийж байгаа Монголын нэг хатам энэ өдрийн нэг өрнөшлөлтэй тэр маань Норвег улсын Норвегоос гарсан суугаа Ослогийн монголчууд энэ өдрийн мэндийг өргөнүүлээ. Энэ тэгэхээр 6 дахь оролцож байна. Тэгээ 3 дахь удаа одоо хүрэн медалийг Норвегийн Ослог хотод ирж би одоо ингэж авсандаа туйлыг баяртай байна. Тэгээд энэ цугаа монголчууд маань бидний сэтгэлийн дэм болгож одоо үнэхээр сайхан хүлээж авч байна. Тэмцээний дараа 3 өдөр одоо 2 шөнийн аялал бид нар далаа дээр аялсан байгаа. Ингээ анх удаа далаа хүрсэн байгаа манай Монголын тамирчид багш тасгалжуулагч нар. Тэгээд үнэхээр сайхан аяллыг бас зохион байгуулж байгаа Норвегид байгаа монголчуудаа Ослод байгаа Монгол төдөөлсөн Ослогийн монголчуудаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Нэг хөөрхин. Тартанда ажиглаад итгэний дээд чурууре суурагаас дээ. Ямар байна? Чи нөөд 57 кг хэмжээнд бүрд медаль авсан даваа чимэг тань 2-наас 3 сартай эдгээр октоо орхон тэмцээнд амжилттай ордож Монгол ээжүүдийн бахархад төвчээр хатуужил зочиршгүй үр хүүхдийн төлөө бид бүгдээрээ бахархаж байгаагаа Норвег улсад амьдарч байгаа монголчуудын өмнөөс танд талархал илэрхийлж энэ жижигхэн эдийг автуудад чинь Норвегийн монголчуудаас өгч байгаа. Монгол ээжүүдээс тийм. Хатан машин жоохон юм байгаа энэ талбай тийм. За одоо Бидний ирэхээс авахлаад одоо явж тусалж байгаа бүх Норвегч байгаа монголчуудаа баярлалаа. Тэгээд бид нэр танархаа ингэ итгэлийг алдахгүй улам хичээх болно. Өөрийгөө танилцуулаарай минь. Намайг Атхан Жаргал гэдэг. Тэгээд 50 кг байлдаг. Анх удаага дэлхийн ингэ том тэмцээнд явж үзээд тэгээд медаль авсандаа үнэхээр их баяртай байгаа. тий хамгийн жижиг хамгийн бага жинд тэгээ хамгийн жижигхэн хөрх авах юм. Тэр баяртай байгаа. Монголоос ер нь баярлалаа. Хүмүүс ер нь ээж аав хүмүүс л баярлалаа. Амар ярих болохоор ингэ нэг уйлчгаал ер нь амар баяртай. Одоо ингэ килогоо харихыг л хүсэж байна. Яраад 2 сар гэртээ ингэ очисонгүй. Хэл сургаал тэгээл хичээл дагалт тэгээл ер нь тэгээл багшаасаа салахгүй байгаа. За цаашдынх нь спортын амжилтанд өндөр амжилт хүсье за юм. За баярлалаа.